Хүүхдийн нүдний гэмтэл үүсгэхэд бол орчин маш их нөлөөлж байгаа л да. Ер нь бол хүүхдүүд нүдээ гэмтэхдээ ихэвчлэн гэрийн нөхцөл тийм үү гудамжинд гэмтсэн байдаг. Энэ нь ямар нэгэн хараа хяналтгүй байдгаатай холбоотой байна гэж үзэж байгаа. Ер нь бол гадаа тоглож явахдаа янз бүрийн тоглоомын орчингүйгээс чавх, хутга, чулуу, төмөр, шилгэх мэтлэн янз бүрийн зүйлээр бол хүүхдүүдээ гэмтэж байна. Нүдний ханиад гэж байдаг. Энэ нүдний ханиад гэж ер нь ямар хүчин байдаг? Нүдний ханиад гэдэг нь халдвартай нүдний өрөвслийн хүчин юм байна. Тий. Нэг бол яг нүдний эмчтэл зайлшгүй үзүүлэх шаардлагатай. Тэгжээж л эмчлүүлэхгүй бол бас тийм амар идэгдэггүй юм. Одоо нүдний танаа эмнэлэгтэр нүдний ямар өвчин зовхолж их гарч байна? Ер нь бол нүдний гэмтэл их дээгүүр ордог. Тэгээд нүдний хялар засуулах хүүхдүүд маш их өндөр байдаг. Яг хаалганд орж байгаа хүүхдүүдээс бол. Тэгээд зохныг ямар нэг эмгэхгүй дараа нь ордог. Юу нүдний гэмтэл ихвчлэн хідээс хідэн насны хүүхдүүд гэмтэж ирж байна. Гадны нөлөө, орчноос нөлөө. Ер нь яг цэцэрлэгийн ахлах ангиас сургуулийн дунд ангийн насны хүүхдүүд голцоо ихвчлэн гэмтэж ирдэг. Энэ яг нөгөө хүүхдүүд яг өөрсдөө яг хараа хяналтгүй гадаа тоглох, голцоо гадаа тоглох насны хүүхдүүд л байд юм да. Ер нь хүүхдийн нүдний гэмтэлт бол орчин маш их нөлөөлж байгаа. Энэ эцэгчүүд болон асран хамгаалах хүмүүс хүүхдүүдэд ямар нэг сургалт сурталчилгаа байхгүй, гэмтлээс урьдчилан сэргийлэх ямар нэг мэдээлэл байхгүйгээс ихэвчлэн болдог. Энэ нь бол ямар орчинд хүүхд тоглох ёстой, юугаар тоглож болох вэ, хүүхдэд ойр байлгаж болохгүй хэдүүд юу вэ гэсэн тийм сурталчилгааг бол тогтмол телевиз, радио сони хөвлөөр сурталчилж явах хэрэгтэй байдаг. Манайд тэр сурталчилгаа маш багаас болж мэдээлэл хомсоос болж яг хүүхдүүд ямар орчинд юугаар тоглох вэ гэдгийг сайн мэдэхгүй, эцэгчүүд тэр орчин бүрдүүлж өгч чаддгүй учраас гэмтэл маш их гардаг. Манай Монгол гадаадын оронтой харьцуулахад нүдний өвчлөл хэр зэрэг байдаг? Яг нүдний гэмтлийн хувьд бол маш өндөр тооцогддог. Яг хөгжингүй орнууд бол нүдний гэмтэл бараг тохиолддоггүй юм байлээ. Тэгээ яг манад бол маш их тохиолдно. Тэгээд энэ нь яг нөгөө хүүхдийн аюулгүй орчин бүрдүүлээгүйтэй холбоотой байдаг гэж үзэж байгаа. Гадаад орнууд болохоор хүүхдүүдийг маш аюулгүй орчинд тоглуулдаг, байнга хараа хяналттай байдаг. Гэтэл манад болохоор ерөөсөө хүүхдийг хараа хяналтгүй хайдаг. Дээр нь хүүхд тоглох аюулгүй орчин ерөөсөө байдаг. Энэтэй холбоотой байт юм. За баярлалаа. За баярлалаа.